За тайлангийн хүснэгт 11 дээр шүд амны хүндийн тусламж үйлчилгээ гээд 2025 онд 290,827 тохиолдол гэсэн байгаа. Эндээс хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эсвэл насан туршид байсан гэдэг нарийн тоог гаргаж өгнө үү? Хоёрт гэвэл 2.7 дээр сэтгэл зүйн үзлэг зөвлөгөө гэсэн байгаа. 243,000 тохиолдол гэнэ. Энд ямар үйлчлэгээ өгсөн болоо? Ямар процесс байдаг юм бол энэ дээр мэдээлэл өгөөч. За 3 дугаар асуудал. Өвдөгний үе солих мэс заслууд гэдэг нь ахмадад зориулсан энэ үйлчлэгээнүүд нь бас хүлээгдэж байгаа юм билэ. Тэгээ энэ асуудал нь юу болж байгаа талаар мэдээлэл авъя. 4-р нь ургийн гажгийн оншилгоо тэр анализатор гэдэг зүйлүүд нь орон нутг руу явсан уу яваагүй юу? Хэдэн сарын өмнө Зүүн аймагт ажиллахад тоног төхөөрөмж болон зарим нэг нөгөө шаардлагатай орцуудаас болоод онцлох бүх үйлчлэгээнүүд нь хойшлогдсон байсан. За мөн зүрх судасны эмгэгтэй яаралтай үед тусламж үйлчлэгээ үзүүлэх хаалгааны нөгөө хэрэгслүүд нь бас хүлээгдэж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр асуудлууд яасан болоо гэдгийг мэдээлэл авъя. За хамгийн сүүлд нь туслах технологийн жагсаалт шинжлэгдсэн болов уу? Туслах технологийн жагсаалтын талаар шинжлэгдээд зарим шинжилэл энэ шинжилсэн зүйл рүү орсон болов уугүй болов гэдгийг мэдгэсэн. Ямар нэгэн туслах технологийн жагсаалт нэмэгдэж орсон уу? Сүүлд гарсан шинэ тушаалууд журмын жагсаалтан дээр. За ийм 5 асуудал байна. За ажлын хэсгийн хэдэн номер вэ? Хэн хариулах гараа өргөрөө. За ажлын хэсгээс 9 номер дээр хариулъя. Сайн мэцхан уу? Сарамжлан гишүүний асуултанд хариулъя. Шүдний тусламж үйлчилгээний тухайд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн тусламж буюу шүдний тусламж үйлчилгээнд дээр өрмөцөөр бол бүртгэгдсэн бүртгэл одоогор бидэн дээр байхгүй байна. Нөгөө талаасаа өвдөгний үеийн мэс бол эрүүл мэндийн даатгалын тусламжтай холбоотойгоор эрүүл мэндийн эмнэлгийн байгууллагууд дээр зогссон байгаа. Өөрөөр хэлбэл энэ нэн яралтай буюу төлөвлөгөөт тусламжинд нэн яралтай тусламжинд орохгүй байгаа учраас төлөвлөгөөт байдлаар квотоор ингээд хийгдэж байсан. За одоогийн байдлаар бол тодорхой тоонуудаар цөөн хийгдэж байгаа. За ургийн гажиг дээр бол өөрөөр хэлбэл ургийн биш ургийн гажгийн эрт илрүүлэг бол зөвхөн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр том аппарат нь байрлаж байгаа. За няран эрт илрүүлгийг бол аймагуудад 4 аймагуд дээр хийгдэж байгаа буюу няран нөгөө цусны толб болон жижиг аппаратуудаар бол хийгдэж няран эрт илрүүлэг бол төнгөж төрсний дараах няран эрт илрүүлгийг хийгдэж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөөний хувьд бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр хийгдэхээр энэ жилийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор бол хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Нөгөө талаас бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр сэтгэл зүйн зөвлөгөөний тоо орж явж байгаа. За Сарамжлан гишүүн тодруулъя. За хүүхдийн шүдний асуудал дээр ийм л дээ. Тоо судалгаанууд байгаа. Энгийн хүүхдүүд дунджаар шүдний хорхоотох нь 1-2 шүд хорхоотой байдаг бол бага насны хүүхдүүдээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ тоо бол 5-аас 6 буюу бараг 3 дахин өндөр байт юм бэл. Тэгэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шүдээ үзүүлэх гэхээр заавал нэг ихэвчлэн тарих мэдрэлийн шалтгаантай бэрхшээлүүд байна л да. Булчингийн хяналт дээр өөрөө бид хяналт авч чадахгүй ч юм уу те. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний тайвшруулах, унтуулах юм процесс байх хэрэгтэй. Энийг эрүүл мэндийн даатгалын энэ нэг өртгийн тооцоон дээр оруулж тусгачиж шүдний үйлчилгээг авна гэдэг багц руу орох юм байна. Тэгэхээр энэ дээр та оруулах юм шаардлагатай байж саяны энэ байхгүй байна гэдэг тооч нь бий болоод ингэ ирэх байх гэж бодоод байна л та. Тодруулмаар байгаа юм л та. Би 1 минут авч чадах уу? За Сарамжлан гишүүн 1 минут нэмж өгье. За ургийн гажгийн асуудал дээр орон нутагт байгаа жирэмсэн эмэгтэйчүүд заавал их нялхас дээр ирэх юм бол тэр ирж очихдоо урьдчил цаг авах тэр тийм болцоо ер нь байдаг юм уу? Яг тэр орон нутагт
бас төрөлхийн хөгжлийн бэрхшээл аяга өндөр байгаад байгаа байхгүй. Та надаар хэлэлгүй тоо баримтаа мэдж байгаа хэл та. Тэгэхээр энэ дээр ер нь ямар одоо тэр багц дотор нь ямар зардал юм уу болцоо байдгийм бэ? За туслах технологиг би асуугаад байгаа л да. Туслах технологи дээр надад мэдээлэл өгөх хүн байна уу? Тодруулж өгөөч ээ. За ажлын хэсгээс хаанаас хариулах вэ? Гараа өргөө. За 9 номер хариулъя. За Сарамжлан гишүүний асуултанд хариулъя. Төрөмчийн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 5-6 шүд одоо гэмтдэг гэдэг дээр асуудал яг асуулт нь унтуулгын асуудал байдаг. Унтуулга болоод бусад тусгай орчин шаардлагатай, унтуулгын эмчийн чадвах болоод бусад орчны хэрэгцээтэй шаардлагатай байгаа. Тэр энэ дээр бас бид нэр одоо нийтээрээ ялангуяа хүүхдийн мэдээгүүжүүлгийн эмчийн шүдний үзэсгэлгийн одоо унтуулгын үеийн сургалтыг зохион байгуулж энэ дээр бас тусад нь одоо хөтөлбөр боловсруулж ажиллахаар ийм нөхцөл байдлууд харагдаж байгаа. Энэ дээр бол нэлээх их одоо нөхцлүүд болоод зардлын хэрэгцээтэй юм байгаа. За ургийн ажил цаг авах дээр ургийн ажиг болон 35-аас дээш насны эмэгтэйчүүд тэр үе шаттайгаар ужгийн гажгийг илрүүлэх ийм шинжилгээнүүд хийгддэг. Тэгэхээр энэ дээр бол эхлээд ургийн эхо болоод бусад анхан шатны үзэлгүүд хийгдсэний дараа ургийн гажигтай байх магадлалуудыг илрүүлсэн дараа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр тодорхой эхчүүдэд одоо шаардлагатай үзэлгийг одоо За нэмэлт минут өгье. Гүйцэж хариулъя. Туслах технологийн тухайд болохоор одоогор эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн тогтоол дээр туслах технологи ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй шаардлагатай одоо технологиуд бол багтаагүй. Энэ дээр бас бид нар ялангуяа жагсаалтууд дээр оруулах шаардлагатай байгаа. За Сүхбаатарын Эрдэнэбат гишүүн асуулт асууя.